Ер нь манай монголчууд өөрсдөө бас ухамсартай байх хэрэгтэй. Дээрээс нь энэ дээд одоо нэг томчууд л хамгийн гол юм. Ухамсартай байх хүмүүс тэднээс шүү дээ, тий. Тэднээс одоо тэр хил дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Очиж ажиллаа хийх хэрэгтэй. Хилээ төөрөх хэрэгтэй, тий. Нэг л одоо аль болохоор сэргэмжилж намаас сааска зүүд юм яадгийн тийм юугал яахгүй бол тийм өвчин гал сонсогдсон зурагтай тэгж ярьжсэн шүү. Гадаад руу нөгөө Солонгос Америк гэдрэлөө орсон гэж сонссон би. Тэгээд тэр нь айгүй нөгөө нэг тусчаараа нөгөө хамгийн идэрхтэн лөө ороод айгүй хүнд тийм юу гэсэн. Өвчин чааш яг нөгөө ханиадын яг нөгөө хүндэрсэн шат. Тэгээд ер нь бол дулаан авцлал. Өвөл одоо энэ жил айгүй хүүтэн байна. Тэгээд дулаан авцлаарай л гэж хэлээ да. Дархлаагаа сайн дэмжээсэй л гэж бодчих та. Яг айхтар тодорхой мэдээлэл байгаа ч ерөнхий мэдээлэлтэй байгаа учраас ер нь тэгээд годомт болсон тийшээ нэг урд зүгрүүл нэг зөвлөхгүй л байгаасаа л гэдэг л хамгийн түрүүнд шүү дээ. Тэр чинь хүнээс хүнд агаар туслмсл гээл нэлээл тархстай байгаа юм чи манайх бол хөршин учраас бол тэг баяр ёслол олж хахад ер нь тэгэл өөрсдийнхөө юунд л өөрсдөө юунда гэр орондоо л байцгаагаар гэж хэлмээр энэ да. Ер нь хилээ хаасаа л гэж бодчих. Тэ зөв хэмжээнд бол мэдээж бид нар айчлаа юм. Санаа зовчлаа надад өөртөө хөөгдтэй улсууд чинь. Тэгээ одоо яаж арга хэмжээ авах юм гэхээр одоо сайн мэдэхгүй л байна. Яг манайд бол ороод ирсэн сураг байсан болохоос биш би одоо сайн мэддэг байгаа. Тэгэл өөрсдөө л одоо хувийнхаа зүгээс л сайн анхаарах хэрэгтэй байх та. Одоо яг сургуулийн хөвгдөд орно энэ хөвгдөдөө ер нь газар явуулахгүй л байх тийм хамгийн гол нь. Одоо тийм л арга хэмжээ авах зүгээр хаа гэж бодож байна. Өөрөөс л гарахгүй байх хэрэгтэй шүү дээ. Баяраас л олж өөр хөвгдөө авч явахгүй байх хэрэгтэй. Коронавирус их аюултай вирус гэ өнөө өглөөний байдлаар л 9 нас урсан хятад гээл зургатаар яриад лээ. Тэгэл одоо яаж гол сэрэмжлэхийн тулд хамгийн гол нь тийшээ хужир руу явахгүй байгаасаа л гэж бодож шүү дээ. Тэ? Ер нь бол мэдээллийн уншсан л да. Ер нь бол шинэ гарч байгаа төрлийн вирус болохоор маш их аюултай гэд нийтээс уншсан. Тийм болохоор одоо нөгөө хятадд байгаа болохоор одоо нэг асуудал нөгөө цагаансаар байгаа шүү дээ. Тэрнгээр одоо нөгөө хүмүүс чи одоо ирээ ингээл айгүй их олон гарч тэрнгээр одоо Монголд орж ирэх үе гэсэн жоо айцтай л байна л да. Гадар бол ер нь бол тэр мэдээлэл яваад байгааг нь харцаа. Тэгээд өөрөө чадах чинь нэгээр л сэрэмжлээл ингэж ярьж байна.